Өөрийгөө ингээд жоохон танилцуулсан зүгээр ах. Намайг Линда гэдэг. Би саяхан Оросын холбооны улсын Москва хотод мультимедиа болон зураач мэргэжлэр төгсчөөд ирсэн. Дөрвөлтэй. Тэгээ одоо мэргэжлэр ажиллаж явж байгаа хүн байна. Баярлалаа. Би тэгээ саяхан бас сүүлийн 2 жил би ингээд Оросод бас багтай тэгээ тэндээ комеди хийж ажилласан байхгүй юу. Тэгээ ингээд би чинь багийнхаа томог өгч байсан байхгүй юу. Ингээ амар удаа ярьдаг Орос үг мүгээ ингээд санаж мандаг тий. Тэгээ ингээд Монголд комеди ихтэй хамаагүй хэцүү байна. Тэг яагаад гэсэн чинь манад ирж байгаа нөгөө үдчдийн төрлүүд нь нэг тийм амар independent strong woman гэдэг байхгүй тий. Тэгээ би ингээл Оросд би дөрөвөлтэй нөгөө Оросд чи чи ямар лаг юм бэ гэж алгаж шин зөө. Амар гоё идэг гэсэн чинь ингээл энд яг өчигдрийн заалан дээр би ингээд дөрөвөлтэй байхгүй Герман хэл эзэмшиж байгаа гэсэн чинь заал чивч юм уу гэжсэн нэг ч зүр дундаас нь ич 5 хэлдэж штэ вифилээ яагаад шпикстүүд ойч гэж мэгэн. Яар сони юм бэ тий ингээд заалнаас шууд Германы шатгалт орж ирэх гэж яар сони юм бэ штэ. Тэгээ тэр их чинь гэсэн чи геотигийн захирч хийж байгаа шүү дээ амар сонио. Амар нэг тийм данаа хүчтэй, мундаг тийм амар боловсралтай тийм бизнес их чинь орж ирдэг байхгүй юу. Тэгээд би энэ Мартин амныг ихтэй мөрөөдөж исэн юм аа. Тэгээд манай багийн охтууд амар гоё хөтөлгөө хийдэг байхгүй юу. Тэгэл ингээл Beauty Japan, Beauty Industry тэгээд байгууллагын засаа охин хийлээ гэл амар гоё юм яриад харна би ингээд өөрийнхөө анхны хөтөлгөөг амар гоё мөрөөдсөн байхгүй юу. Би ингээл яв ягаан палачтай гэл амар гоё эмхтэлгээрээ гарч ирээд байгууллагын шинэ жил Валентин Мартин амныг хөтлөнө гэж бодож ирсэн. Сая миний хөтөлгөөний анхны санал орж ирсэн. Тэгэл ингээл гоц дугаараа байна комедиан Линда юу гэхэлэр тийм байна. Ямар байгууллагаас холбогдсон гэж. Та манай Архангай аймгийн Ара фестивалийн банхрын хөтөлгөөг хийх үү? Үгүй тийш. Монгол дээл 3 дээл мэлийн хүмүүсүүд ингээ гадаа хасах 40 градус тий. Тэгээ банхрын хөтөлгөөн гэхэлэр ойлгож байна юм. Би нэг ойлгохгүй нэг тайлбарлая заяа. Монгол банхар байдаг шүү дээ. Тэднэрийн хоорондоо уралдан заяа. Түүд би дунд нэг явж бод хөө манай Архангай ингээ болчихсон юм янчин толомгийн банхар өстө цог хэмэртэй дөрүүлж явнаа гэлдэг. Юу бүхий хөтөлгөөн цаашаа яар гоё байгаа хгүй. Би ингээ 5 жил Оросд амьдрахтаа хинээс ч тутгааргүй Орос хэлтэй болчиход ирсэн. Сая ингээд 100 орсуудтай ингээд гайд хийгээ явж байгаа хгүй. Вот ваша главная площадь, вот ваша главная революция гэл ингээд ярьжсэн чинь хүмүүс хажуугаар зөнгөдөө энэ дэнэс цогтож явж байгаа бариуд шээч. Энэ хэл сурсныг энэ ч хүнлэхгүй байгаа хгүй тий амар сонио. Тэг үнэлж байгаа хүн манай ээж байгаа тий. Наа Орос төгсчөөд ирлээ гэсэн чинь өмнө нь миний охин хаана явж гин тий ингээд санаа зовоод 6-аас хойш гарахгүй гэж исэн чи одоо зүгээр за энэ охин Орос төгсчөөд ирсэн хаан ч амиа аваа Үүрийн 5 маа өртөж шоож явах тэр нь бол хамаагүй тий. Тийм. Тэг яг би нэг Оросоос төгсөж ирэхдээ ингээд нэг онгоцонд ингээд суусахгүй. Тэгээ миний ингээд хажууд нэг 2 Орос ирэхдээ суудсан. Тэгээ ирчүүч ямар нэг тийм амар нэг тийм химэлтэй сууд юм бэ тий. Би голд нь ингээд миний ингээд хувийн орон зай ингээд тавчигдаад байгаа байхгүй тий. Гэтэ нэг жинхэнэ Чингисийн Монгол октод ч мөчөг өгдөг юм шүү дээ тий. Унтцсан царилж юм одоо. Тийм. Би тэгээд Монголын охтод яга мөчөг өгдөг бас нэг зүйлээс ойлгосон аахгүй. Тэгсэн чинь яасан гэж чинь нөгөө манай чинь зураачийн их сургууль. Тэгээ ингээ хүн нүцгнээр нь зурж иж анатомийн судалж зурц сурдаг. Тэгсэн чинь ингээд манай нүцгнээр зурулдаг модельүүдийн маань нэг нь яг гаж донтон байж таарад. Тэгээ манай ингээ цаашаа гээд орсох нэг тагсан байгаа аахгүй. Тэгэл метроноос бууж яхад дараал. Автобуснаас бууж яхад дагаал. Айгаал манаасаа гүйсэн чи араас нь гүйсэн байгаа аахгүй тий. Тэг ингээд цаашаа уйлц хичээл дээр ирээд. Тэг яс 7 хоног өнгөрсөн. Тэр хүн намайг тагсан. Тэг ингээд намайг харангуйтаа энэ Аз охинтэй Япон юм уу? Хятадаас ирсэн намайг яаж чадахгүй л гэж утсан юм шиг байгаа заа юу. Би тэгээд яахав тэ нөгөө Чингисийн Монгол охин ч мөчөг өгөхгүй. Метроноос бууж байгаа л араас дагаад тахна. Дагж гин үү? Дагаад тийш үү? Автобусаас бууж байгаа л гээ. Дагаас дагаад тийш үү? Тэгэл ингээл хөөргөж байгаа л ингээл гүйс чи араас нь гүүхээр шууд огсголтой өршгөлөө шин. Тэг яасан ингээд Оросд зурж байгаа ингээ 2 дахь жил ингээ би цагдаа ингээд баримтлах. Яна хугарч уучлаа. Би арай Монголоос ирсэн юм аа гэсэн. Тэгээд би угаасаа нэг Оросд төгсөж ирчээд нэг хэсэг угаасаа л аав ээжтэй амьдэрдэм байлээ. Хүн чинь 5 жил ганцаар амьдэрсэн ч гэсэн те. Яасан гэсэн чинь угаасаа аргагүй. Би бол 16 таа аав ээжтэй ингэдэг гэсэн аахгүй. Та хоёр миний хувийн ертөнцийг дотоод ертөнцийг ойлгохгүй байна. Би тусдаа гармаар байна гэл те. 23 хүрчээд Монголд ирээд байрны харсч миний дотоод ертөнцтэй юм шиг нэгдсэн шин. Ямар хүнтэй юм бэ те.